Энэ хичээл дээр бүгдээрээ Properties Palette буюу монголчлууд шинж чанарын нэгтгэл гэсэн утгатай харилцаа цонхны тухай авч үзэх болно. Та уг харилцаа цонхны тусламжтай Revit дэх бүхий л элементийн параметрыг харах болон өөрчлөн тохируулж тухайн элементийнхаа шинж чанарыг тодорхойлох боломжтой байгаа. Өөрөөр хэлбэл Properties Palette маань бидний өмнөх хичээлүүд дээр үзсэн Contextual tab болон Options bar-тай маань нэгэн адилаар та ямар нэг элемент үүсгэхэд эсвэл ямар нэг элементийг сонгоход тухайн элементийн шинж чанарт тохирох параметруудыг бидэнд санал болгодог байх нь. Энэ тохиолдолд Properties Palette маань бидэнд Floor Plan Level 1 буюу давхар нэг харагдсан маань параметруудыг санал болгож байна. Та бүхэн санаж байгаа бол параметр гэдэг маань тоон болон текст дуудахын тусламжтай механик болон математик үйлдэлүүдийг автоматар гүйцэтгэх үзгүүр юм. Жишээ нь бүгдээрээ уг харагдцынхаа масштабыг 1 харьцах 50 болгоод apply дарвал бидний уг харагдц маань 50-ны масштабтай болох жишээтэй. Бүгдээрээ буцаагаад 1 харьцах 100 дээр тавья. Мөн түнчлэн display модуль normal биш half тоноор тавиад apply дарвал бидний уг харагдцын маань элементүүд хагас өнгөтэй болох жишээтэй. Бүгдээрээ үнийг normal дээр тавиад apply дээр даръя. Гэх мэтчлэн бид Properties Palette-ийн тусламжтай Revit-ийн бүхий л элементийн шинж чанарыг удирдах боломжтой байх нь та ямар нэгэн хан ч юм уу тавилга эсвэл текст хэмжээгээд элемент сонгоогүй тохиолдолд өөрийн ажиллаж буй харагдцын шинж чанаруудад хандах боломжтой гэдгийг анхаараарай. Одоо бүгдээрээ Architecture tab дээр дараад Wall багжаа сонгоё. Ингээд та бүхэн анзаарч байгаа бидний Properties Palette-ийн маань параметрууд өөрчлөгдөж өглөө. Учир нь бид хан үүсгэж байгаа учраас Properties Palette маань бидэнд тухайныг үүсгэж шаардлагатай параметруудыг санал болгож байна. Одоо бүгдээрээ Properties Palette-ийн бүтцтэй танилццгаая. Properties Palette маань хамгийн дээд Type Selector байдаг байгаа. Бүгдээрээ энэ дээр mouse ингээд тавьчихад өөрсдийн шаардлагатай төрлийг сонгох боломжтой болж байна. Бидэнд 100 тооны ханы бүтцүүд байна. Бүгдээрээ эндээс дуруу нэгийг сонгоё. Мөн Properties Palette маань доод хэсэгт Instance Properties буюу загварын шинж чанарууд байдаг байгаа. Жишээ нь бид үүнд ханыхаа доод түвшинг Base Constraint тусламжтай зааж боломжтой байна. Дээд түвшинг Top Constraint тусламжтай зааж боломжтой байна. Энэ удаа бүгдээрээ тэрийг хэвээр мэдээгээд ханаа зурж эхэлцгээе. Ингийн тулд эхлэлийн цэгээ дуруу нэг газар тавьшаад төгслийн цэгээ мөн адил дуруу нэг газар тавьшаад хан маань үүслээ. Бид үргэлжлүүлэн зурх боломжтой байна. Та бүхэн анзаарч байгаа бол бидний хан зурх явцад Properties Palette маань ямар нэгэн байдлаар өөрчлөх боломжгүй болж өглөө. Хэрэв бид ханыхаа төрөл болоод өндөрийг өөрчлөх шаардлагатай болвол эхлээд ESC нэг удаа дарах хэрэгтэй. Ингэснээр бид түрүүн үүсгэж байсан ханаасаа галзлаа. Одоо бүгдээрээ Type Selector дээр дараад арай өөр төрлийг сонгоод эдгээр хронуудыг өөрчилж болно. Тэгээд бүгдээрээ үргэлжлүүлэн ханаа зурцгаая. Ингээд бидний зааж өгсөн шинж чанарын дагуу бидний хан үүсч өглөө. Бид эх хичээлүүдээр хан зарах тухай дэлгэмгүй авч үзэх болно. Тиймээс та хан зурх тал дээр нэг их ач холбогдол өгөх хэрэггүй. Хамгийн гол нь бид энэ хичээлдээр Properties Palette-ийг ойлгох гэж оролдож байна. Одоо бүгдээрээ ESC 2 удаа дараад хан зурх багжаасаа гаръя. Тэгээд дурын нэг ханаа сонгоё. Ингээд та бүхэн анзаарч байгаа бидний Properties Palette маань адил сонгосон элементийн маань шинж чанаруудыг өдөрдох боломжтой параметруудыг бидэнд санал болгож байна. Жишээ нь бүгдээрээ Type Selector дээр дараад өөр ханы төрлөөр солиход бидний сонгосон ханы загвар өөрчлөгдөж өглөө. Хүсвэл та бүхэн ханыхаа location line, доод түвшин, дээд түвшингийн өндрүүдийг өөрчилж өгч болох юм. Одоо бүгдээрээ илүү тодорхой болгохын тулд уг scroll-ыг доош нь үлгээд elevation-ийг south руу оръё. Тэгээд бүгдээрээ рүү татаад уг цонхыг сонгож өгье. Ингэснээр бид Properties Palette-ийн тусламжтай уг цонхны төрлийг Concept Plane Double гэдгийг мэдэж болох нь. Мөн тухайн сонгосон загварынхаа талаарх бусад мэдээллүүдийг эндээс харж болох нь. Жишээ нь бидний сонгосон цонх level 1 дээр байршиж байгаа юм байна. Seal Height буюу тухайн давхар нэгийн түвшингөөс цонхны маань доод ирмийн хоорондын зайн 710 гэдгийг тодорхойлж болохоор байна. Бүгдээрээ үүнийг 900 болгоод Enter даръя. Ингээд бидний оруулсан утга Seal Height маань өгөгдсөн хэдий ч цонх маань өөрчлөгдсөнгүй. Учир нь Revit маань нэг ба түүнээс олон тооны өөрчлөлтүүдийг нэгэн зэрэг туслах боломжийг бидэнд олгодог байгаа. Жишээ нь бид тайлбар бичээд ч юм уу эсвэл тухайн цонхны маркийг өөрчилж болох юм. Та тэдгээр хийсэн өөрчлөлтүүдийг тухайн загвартаа өгөхийн тулд уг Apply дээр дарах хэрэгтэй. Ингээд бидний цонх дээш зүгж анзаарч байгаа. Эсвэл бид бодлоо өөрчлөөд буцаагаад үүнийг 710 болгоё. Тэгээд Apply даралгүйгээр болгоныхоо курсорыг уг Properties Palette-аас холдуулахад Apply маань автоматар дарагдаад цонхны маань түвшин буцаад тэмдэг байцныг та анзаарч байгаа. Тэгэхээр бидэнд эдгээр өөрчлөлтүүдийг тусгах хоёр янзын арга байдаг. Нэг нь Apply дарах, нөгөөх нь курсороо холдуулах. Одоо бүгдээр анхаарлаа энд байршиж буй Windows 1 гэсэн
хэсэг рүү хандуулцгаая. Үүнийг properties filter буюу шинж чанарын шүүртүүр гэдэг байгаа. Одоогийн байдлаар үүнд Windows ашиглалтан дотор 1 гэж байна. Өөрөөр хэлбэл бидний сонгосон элемент маань Windows буюу цонх гэдгийг хийж байна. Өөрөөр хэлбэл бидний элементийн категорийг урталтанд харуулдаг байх нь хойдолд нь сонгосон элементийн маань тоог харуулдаг байх нь. Бүгдээрээ контролоо дарах замаар уг цонхыг нэмж сонгоё. Ингээд та бүхэн анзаарч байгаа Windows тэгээд 2 болж өглөө. Мөн адил бидний type selector маань multiple families selected буюу нэгээс олон тооны family сонгосон байна гэдгийг илтгэж байна. Энэ тохиолдолд та type selector дээр дараад дураа нэг цонхны төрлийг сонгуул. Бидний сонгосон 2 цонхны маань загвар хоёулаа ижлэгэн загварт болно гэдгийг анхаараарай. Мэдээж энэ бидний хүссэн шийдэл биш учраас бүгдээрээ хийс үйлдэлээр буцаацгаа. Ингийн тулд quick access toolbar дээрээс undo дарж болно. Эсвэл та keyboard-наас Ctrl-Z дарж болох юм. Одоо бүгдээрээ scroll дээш нь гүлгээд floor plan-ийн level-ийн дээр mouse-ны хөрөвтөнд төвшөөе. Тэгээд уг сул дурыг сонгоё. Ингээд та бүхэн анзаарч байгаа plumbing fixture, toilet domestic гэж байна. Хэрвээ бүгдээрээ Ctrl-оо дарж байгаа уг one-ыг сонгоё. Ингээд plumbing fixture 2 харин multiple families selected гэж байна. Учир нь сул дур болон ван маань хоёулаа plumbing fixture гэдэг категорид хамаардаг байх нь. Мэдээж энэ хоёр маань зориултын хувьд хоёр өөр элемент учраас multiple families selected буюу өөр family сонгогдсон байна гэж байна. Хэрвээ бид уг plumbing fixture-с өөр категорид хамаардаг ямар нэгэн элемент сонгуул та бүхэн анзаарч байгаа бидний type selector маань multiple categories буюу олон тооны категорид сонгогдсон байна. Харин properties filter маань common 3 гэж байна. Өөрөөр хэлбэл нийтлэг 3 элемент сонгосон гэж байна. Одоо бүгдээрээ яагаад уг хэсгийг properties filter гэж нэрлэснийг авч үзье. Ингээд бол бүгдээрээ уг дээр mouse нэгэ төвшөе. Ингээд та бүхэн анзаарч байгаа бидний сонгосон хаалганы маань категори болох доор тэгээ хойно 1 гэж байна. Мөн адил суултар болон ванны маань категори болох plumbing fixture 2 гэж байна. Өөрөөр хэлбэл бид сонгосон элементүүдэд наривчлан шүүж сонгох боломжтой байна. Жишээ нь бүгдээрээ доорыг сонгоход тухайн хаалганыхаа шинж чанаруудыг өөрчлөх боломжтой болж байна. Жишээ нь бүгдээрээ type selector дээрээ дараад арай томхон хаалга тавьж болох юм. Мөн бүгдээрээ энэ дээрээ дараад заад plumbing fixture дээр тавиад магадгүй нь хоёр элементийнхаа family-г өөрчилж болох юм. Тэгэхээр properties filter маань бидэнд олон тооны категорид хамаарагдах элементийг сонгосон тохиолдолд тэдгээрээс шаардлагатаа сонгож шаардлагатай шинж чанарын өөрчлөлтүүдийг хийхэд тусалдаг байх нь. Бүгдээрээ properties filter дээр дарахад хамгийн доотлолт нь floor plan level гэж анзаарч байгаа. Өөрөөр хэлбэл бидний яг одоо ажиллаж буй харагдсан маань properties filter дээр маань сонгох боломжтой гэдгийг анхаараарай. Тэгэхээр properties palette маань олон тооны категорийн элементэд хамаарагдах шинж чанарын хургуунуудыг өөрчлөх боломжийг олгодог байх нь. Зарим тохиолдолд бид уг хааныг сонгоод бүгдээрээ хэсэг хугацааны өмнө зурсан ханаа сонгоё. Ингээд та бүхэн анзаарч байгаа бидний properties palette instance properties дээр параметрууд ихэнхдээ хөрөөр харагдаж байна. Харин top constraints дээр ямар нэгэн 00 ч юм уу ерөөсөө утга алга. Зарим хүмүүс үүнийг утга оруулах боломжгүй параметр гэж ойлгох тохиолдол байдаг. Та бүхэн анзаарсан бол бид өмнө хана үсгэд top constraints дээр утга өгч болж байсан. Энэ маань бидний ханы маань дээд түвшин зааж өгдөг байгаа. Энэ тохиолдолд яагаад ямар нэгэн утгагүй байна вэ гэхээр бидний сонгосон хоёр хан маань өндрийн хувьд хоорондоо өөр байх нь. Бүгдээрээ үүнийг илүү тодорхой харахын тулд уг scroll-оо доош нь гүлгээд elevation-ыг soft руу оръё. Ингээд бид элементээ сонгосон хэвээрээ байна. Тэгээд бүгдээрээ top constraints-ийн хойдлуулах дээр дараад үүнийг level 2 болгоё. Тэгээд top offset дээр нь 3000 гэж өгөөд apply даръя. Ингээд та бүхэн анзаарч байгаа бидний уг хоёр хан маань хоёр давхар маань хүртэл яваад түүнээсээ дээш мад 3 м явж өглөө. Үр дүнд нь бидний түрүүний харагдахгүй байсан утгууд маань харагдаж эхэллээ. Тэгэхээр та бүхэн properties palette-тэй харьцахдаа сая үзсэн аргуудыг ашиглахаас гадна эдгээр параметруудын утгыг өөрчлөлтөө болгоомжтой хандаарай. Ямар нэгэн байдлаар ямар нэгэн утгагүй байвал таны сонгосон элементүүдийн тэдгээр утгууд хоорондоо өөр учраас revit маань аль нэгийг харуулахгүйгээр ерөөсөө утгагүй харуулж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй байх нэ.